Сайн байцгаана уу? Астра тул байна. За энэ удаагийнхаа бичлэгээр би загасны ордонд болж буй шинэ сарны талаар ярихаар бэлтлээ. За энэхүү шинэ сар маань маш олон онцлог үйл явдлуудтай холбоотой болж өгч байгаа учраас илүү хүчтэй ийм өвөрмөц энергитэй сар болж өгч байна. За нэгтэн гэх юм бол энэхүү шинэ сар маань астрологийн шинэ жил болох нар хоньны ордод орохоос 1 хоногийн өмнө тохиож байна. За хоёрт нь гэх юм бол Бархасад хэдхэн хоногийн өмнө шулуун хөдөлгөөнд орсон учраас ихэнх астрологчдын үдгээр энэ ерөнхийдөө бол өөрөө айгүй тийм эхлэлийн сайн энерги өгөгдөлтэй учраас манифест хийхэд маш тохиромжтой үе болж өгч байгаамаа. За гуравт нь гэвэл энэхүү шинэ сар маань өөрөө загасны ордныхоо 28 хэмжид тохиож байгаа бөгөөд 28 хэм маань өөрөө ордныхоо төгсгөлийг илэрхийлдэг бөгөөд энергийн хувьд карма, үүлийн үүр, за түүнээс гадна төгсгөл болон дараагийн шинэ зүйлд эхлэлийг бэлэгдсэн хүчтэй энергиуд давхцаж байна. За энэхүү бүх энергийг ойлгон амьдралдаа зөв сонголт алхам хийхийн тулд за мөн манифест хийхдээ зөв хийхийн тулд та энэхүү эхлэл оршил хэсгээ бүхэлд нь сайн гүйцэд сонсоорой. За тэгэхээр сүүлийн хэдэн өдөр сүүлийн сар 2 сарын хугацаанд ерөнхийдөө бол маш хүчтэй энергийн өөрчлөлтүүдэд бид нар орлоо. Та хэдэд ч гэсэн байд сууж ядсан ч хөө ийм хэцүү ямар нэг эргэлтийн дараагийн шийдвэрүүдээ гаргахад цаг нь тулсан мэт тиймэрхүү мэдрэмжүүд маш их төрсөн болов уу гэж бодож байна. За ерөнхийдөө бол ихэнх хүмүүс өөрийнхөө амьдралын зөв чигийг гаргах гэж эргэлзсэн. За үгүй бол зарим хүмүүсийн хувьд гэх юм бол амьдралынхаа өмнөх бүлгийг хааж байгаа. За тэгэхээр амьдралынхаа дараагийн бүлэгт юу хүсэж байгаа гэдгийг маш гүн гүнзгий эргцүүлэн тунгаан бодсон үеуд байсан болов уу гэж бодож байна. За тэгэхээр энэ загасны ордны шинэ сар маань ерөнхийдөө бол өөрөө ийм буцааж бүх зүйлийг эргцүүлж дүгнсэн тиймэрхүү энергийг авчирч байдаг. За тэгэхээр маш товчхондоо шинэ сар гэдэг нь юу юм бэ гэх юм бол нар болон сар хоёр нэг ижил ордноор хоорондоо яг нэг хэмдээр огтлцож уулзж байгааг шинэ сар гэж хэлдэг. За ихэнх шинэ сар маань болохоор өөрөө ийм эхлэлийн энерги өгөгдөл бэлэгдэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл амьдралын нэг бүлэг эхэллээ дараагийн хэдэн сард ямар хуу байдлаар нөлөөлөх вэ гэдгийг илэрхийлж байдаг бол энэхүү загасны ордонд болж буй шинэ сар маань 28 хэм буюу тухайн ордныхоо төгсгөлийн хэмдээр болж байгаа. За ингэснээрээ дараагийн хоньны ордны энерги рүү орох шилжих бүх энерги шинжлэгдэхээс өмнө биднэрт ерөнхийдөө бол маш богинохон хугацааны амьдралаа эргцүүлэлт өгнөх бас амьдралтад нь болохгүй бүтэхгүй байгаа зүйлсээ явуулж өөртөө амьдралдаа юу дуудмаараа юу хүсэж байна гэдгийг илүү тодорхой болгох боломжтой үеийг бүрдүүлж өгч байгаамаа. За энэхүү шинэ сар маань өөрөө ухрах хөдөлгөөнд байгаа буд гаригтай холбогдсон буюу нэг ордонд байрлаж байгаа учраас ихэнх хүмүүсийн хувьд магадгүй өмнөх хуучин мөрөөдөж төсөөлж байсан зүйлсээ санах, за тэгээд хүрээгүй байгаа зорилгоудаа ихрэн ухрааж харах, өөрөө өөрийгөө илүү гүн гүнзгий сайн дүгнэх боломжтой болгох, сэтгэл зүйн хувьд ямар нэг байдлаар хаагаагүй байсан мэдрэмжүүд зүйлсийг хаах боломжтой болгож өгч байна. За тэгтэл энэхүү шинэ сар маань өөрөө ангараг гарагтай холбогдож байрласан байгаа. Ангараг гараг ихэвчлэн бид нэг ямар нэг үйлдэл хийхэд шаардаж түлхэж болгож өгч идэг. Гэхдээ энэ маань өөрөө эмзэг мэдрэмтгий мөрөөдөмтгий загасны ордонд маань болж байгаа учраас эсэргээрээ арай илүү зөөлхөн болж ирнэ гэсэн үг. Ингэснээрээ бид нэр өөрийнхөө өөрсдөө утга учиртай байгаа мөрөөдлийн араас хөөх, сэтгэл зүйн хувьд илүү зоримог шийдэмгий болох, за тэгээ өөрийнхөө зүн совинг дагах, итгэл төрөх, за бүтээлч юм хийх мотивац зэргийг бид нартэй ер нь өгж байна. Үхрийн ордонд байгаа Уранус гараг нь болохоор энэ шинэ сартай эрэг секстайл гэдэг холбоо үүсгэж байгаа учраас бид нарт ерөнхийдөө бол гинтийн ямар нэгэн зүйлсийг ухамсарлах болон ямар нэг байдлаар сэрэх, ухаарах боломжуудыг олгож байна. Ингэснээрээ бид магадгүй амьдралынхаа ямар нэг зүйлийг өөрчлөхөөр шийдэх, за түүнээс гадна ажил мэргэжлийнхаа карьер чиглэлийг өөрчлөх үгүй дээрээ маш ийм огцом гинтийн ололт нээлт ухаарал орж ирэх, за түүнээс гадна шилжих өөрчлөх бол тэр зүйлс нь маш хурдан өрнөж болох, за түүнээс гадна ямар нэг байдлаар бүтээлж санаанууд төрөх боломжтой байна.
За хамгийн сүүлд нь гэх юм бол бархаас сайд гараг ухрах хөдөлгөөнтэй байж байгаад 3 дугаар сарын 11-ний шулуун хөдөлгөөнтэй болсныг та хэд мэдж байгаа бах. За энэ шинэ бархаас сайд гараг маань шинэ сартай маань эерэг холбоос үүсгэж байгаа. За бархаас сайд гараг өөрөө хүрсэн зүйл болгоноо өргөжүүлж тэлж өгч яадаг. За тэгээд энэ trine буюу эерэг холбоос маань маш ийм амархан энерги урсгалыг одоо илэрхийлж өгч яадаг учраас бидний хувьд одоо өөдрөг байх, өөртөө ихтэй байх боломжууд нэгдэх, ад завшаан тохиолдох зэрэг зүйлс маш нээлттэй болгож өгч байна. За ингэснээрээ ч мөн адил бидний хүссэн зүйлс биднэрт маш илүү амархан одоо ирэх боломжтой manifesting portal гэдэг зүйлийг үүсгэж байгаамаа. За manifesting portal буюу манифест хийхтэй холбоотой зүйлсийг ярихаас өмнө энэ энерги нь бидний амьдралд хэрхэн нөлөөлөх, бодит одоо тохиолдож болох зүйлсийн талаар ярьцгаая. Манифестийн талаар би дараа нь маш дэлгэрэнгүй сайн тайлбарлаж өгтөл бичлэгээ заавал дуустал нь оршил хэсгээ, эхлэл хэсгээ үзээрэй. За тэгэхээр бидний амьдралд хамгийн ихэнд ерөнхийдөө бол одоо гацсан мэд мэдрэмжтэй одоо зүг чигээ олохгүй байсан хүмүүсийн хувьд гэх юм бол бүх зүйл илүү тодорхой болж ирэхээр байна. Ингэснээрээ одоо та амьдралдаа юу хийж бүтээмээр байгаа, юуг амьдралдаа үлдээмээр байгаа гэдгийг харах боломжтой. За ингэснээрээ ихэвчлэн өөрийн ямар нэг хийж чадахгүй гэж бодож исэн одоо хориг салт байсан бол тэрийг олж харах. За түүнээс гадна хэрвээ хитээдсэн одоо бодит бус зүйл мөрөөдж байсан бол түүнийг анхаарад илүү бодиттой байдлаар хандах боломжтой болох болов уу гэж бодож байна. За дараагаар нь гэх юм бол ямар нэг байдлаар одоо хөгжимчд, бүтээлчд болон уран зураг одоо ямар нэг зохиол бичдэг тиймэрхүү урлагийн талын хүмүүс байх юм бол энэ хүмүүст бас маш хүчтэй ийм онгод орох гэж хэлж болох үз ийм үе үүсэж ийн гэж хараад байна. За 3 дугаарт нь гэх юм бол түрүү хэлсэнчлэн одоо энэ загасны шинэ сар маань 28-ийн хэммийн буюу ийм төгсгөлийн илтгэдэг ийм энергитэй байгаа учраас та магадгүй хин нэгнийг одоо уучлах, за тэгээд ямар нэг байдлаар өөрч явсан сэтгэл зүйн хүнд ачаануудаа орхих, түүнээсээ салах, за тэгээд өнгөрсөнтэйгөө эвлэрч чадахгүй байсан зүйлс дээрээ эвлэрч сэтгэлээ хөнгөлөх боломжтой болох нь. За дараагаар нь дөрөвт нь сүнслэг одоо юм сонирхдаг болон мэдрэмж өндөртэй хүмүүсийн хувьд гэх юм бол мэдрэмж одоо өндөрсөх илүү тод болох, за магадгүй зүүдээр дамжуулан зүүн ирэх бясалгамаар болон өөрийнхөө бүх зүйлсийг эргцүүлэн дүгнэмээр санагдах болов гэж бодож байна. За энэ нь өөрөө загасны орд маань бидний даалт ухамсарыг ажилуулж идэвхжүүлж өгж байгаа учраас тэгж байгаа юм аа. За тавт нь гэх юм бол Uranus болон бархаас сайд гаригууд нь ерөнхийдөө эерэг холбоотой байгаа учраас зарим хүмүүсийн хувьд гэх юм бол гинтийн ажлын санал авах, шинэ хүмүүстэй хамтарч ажиллах болон таацуулаагүй, тааварлаагүй байсан одоо ийм саналуудыг авах зэрэг байдлаар таатай зүйлс тохиолдох нөхцөл үүсэж байна. За тэгэхээр ихэнх хүмүүс энэ шинэ сартай холбоотойгоор хэрхэн зөв манифест хийх вэ? Энэхүү энергийг өөртөө хэрхэн сайхан байдлаар давуу талаар ашиглах вэ гэж бодож байгаа болов уу гэж бодож байна. За энэхүү одоо шинэ сар нь яг астрологийн шинэ жилийн өмнө буюу 3 дугаар сарын 20-наас 1 хоногийн өмнө болж байгаа учраас ерөнхийдөө бол астрологийн шинэ жил буюу дараагийн 365 хоногийн сайхан бүхнийг бэлэгдэх, өөртөө татах боломжтой тиймэрхүү энергитэй байна. За загасны орд маань өөрөө ерөнхийдөө бол төсөөлөл мөрөөдөл бодит бус байгаа зүйлсийг өөрөө бодиттой мэд төсөөлж харах зүүн бэлэг болон одоо яг энэ бидний хүсэж байгаа manifestation даалт ухамсар зэргийг өөрөө илэрхийлж өгч идэг удирддаг орд байгаа. Яг тэр утгаараа ч гэсэн өөртөөхөө даалт ухамсарт сайхан мессежүүдийг хийгээд өөртөөхөө хүсэж байгаа зүйлсийг амьдралдаа татахад тохиромжтой мөч гэж би ерөнхийдөө бол астрологийн үднээс харж байна. За тэгэхээр энэхүү шинэ сарны энергийг сайхан одоо эерэг байдлаар ашиглахын тулд хамгийн ихэнд өмнө нь одоо өөрт болж бүтэхгүй байгаа зүйлс буюу амьдралдаа хэрэггүй болсон тавьж явуулмаар байгаа одоо магадгүй ямар нэг байдлаар үүлийн үр байгаад тэрнтэйгээ одоо зуралдаад танд маш олон сургамжуудыг авчираад зовоогоод байгаа зүйлс байвал тэднийгээ тавьж явуулаасаа гэж хүсэж байна. За энэ нь болохоор та өөртөө тохирсон арга барилаар ямар нэг байдлаар одоо даалт ухамсартай мессеж өгөх, итгэл үнэмшил үгүй бол зан үйл хийх ямар ч байдлаар байж болно. За дараагаар нь гэх юм бол одоо дараагийн хоньны нар гартал буюу 365 хоногт хүсэж байгаа 1-3 хүслээ бичээд за 3-т нь гэх юм бол түүнийгээ одоо бодит болсон мэт төсөөлөх нүдэндээ харах байдлаар энэ энергитэй ажиллаж өгөрөө гэж хүсэж байна. Яагаад вэ гэхээр загас маань өөрөө төсөөлөл болон одоо та хүсэж байгаа зүйлээ энэ одоо өөрийнхөө сэтгэл хөдлөл болон үйлдэлтэй тааруулахад маш сайн ажиллаж өгдөг тул
тхийг зөвлөж байна. За яагаад заавал 1-3хан хүсэл гэж хэлж байгаа юм бэ гэх юм бол энэхүү одоо энергийг маш олон хүсэл бичих юм бол тухайн энергийг сарних боломжтой байдаг. Тэгэхээр аль болох цөөн буюу одоо 1-3 хүсэл рүү энерги төвлөрүүлвэл биелэх магадлал одоо хэрэгжих магадлал нь илүү байх болно. За тэгэхээр өөртөөхөө тэр төсөөлсөн зүйлсийг одоо харах болон бодтой юм шиг мэдрэх, өөрийнхөө үйлдэл бүх зүйлийг итгэнэ гэсэн итгэл үнэмшилтэй байхдаа та хэдэд бас дахиад нэг үг зөвлөгөө байна. Энэ нь юу вэ гэх юм бол загасны орд маань өөрөө даалт ухамсар болон одоо зүүд зэргийг илэрхийлж байдаг учраас магадгүй энэ бүх зүйлээ унтахаас өмнө хийжгээд яг орондоо ороод бүх зүйлээ төсөөлөөд нүдэндээ хараад бодит юм шиг мэдрээд унтвал та хэдэд бас илүү үр дүнтэй байх болов уу гэж бодож байна. За тэгэхээр манифест хиймээр байгаа зүйлсээ та доор комент хэсэгт надтай хуваалцаарай. За 12 ордны 6-гаа ярихаас өмнө та хэдтэй анхааруулж хэлэх зүйл байна. Ихэнх хүмүүс зөвхөн өөрсдийн нарны ордороо сонсдог. Нарны орд нь болохоор зөвхөн таны бодол оюухан санаа болон амьдралын чиглэлд хэрхэн нөлөөлөхийг илэрдэг боловч таны амьдралд хэрхэн боддоор нөлөөлөхийг нь мандалд орд нь илэрхийлж өгч байдаг учраас заавал ихэнд нь мандалд ордоо дараа нь нарны ордоо түүний дараагаар сэтгэл хөдлөл одоо таны дотоод ертөнцид хэрхэн нөлөөлөх талаар мэдхийн тулд сарны ордороо сонсорой гэж зөвлөмөр байна. За хэрвээ мандалд ордоо мэдгүй мандалд орд гэж юу юм бэ? Хэрхэн гаргаж авдсан бэ гэж асуумаар хүмүүс байх юм бол би энд дээр хоёр бичлэгийг та хэдэд линк болгоод оруулаад өгье. Энэ хоёр бичлэг манд хоёулаа нэг нь яагаад одоо ийм чухал юм бэ? Юу таныг өрөмс болгоод юм бэ гэдэг талаар, нөгөөх нь болохоор мандалд ордоо яг хэрхэн гаргаж авах тооцоолоор ашигласан бичлэг байгаа. За тэгэхээр би Facebook пэйж болон Instagram хуудсан дээрээ та хэдтэй зориулаад мандалд орд, нарны орд болон сарны ордод зориулаад таны ааш зан ямархуу хүн бэ гэдгийг тодорхойлсон юм пост оруулж өгсөн байгаа. За үүнээс гадна ерөнхийдөө явандаа маш сонирхолтой постуудыг оруулахаар төлөвлөж байгаа учраас та хэд намайг Facebook-ийн манд пэйж болон Instagram-аар манд дагахаа мартаоцай. За тэгэхээр хүмүүс мандалд ордоо мэдэх гэтэл төрсэн цагаа мэдэхгүй учраас өөрийнхөө хувийн натал чартны мэдээллийг гаргаж авч чадахгүй, хувийн натал чартны зурлага уншлага чиглэж чадахгүй болоод идэг. За цагаа мэдэхгүй хүмүүс байх юм бол амьдралд нь тохиолдсон маш томоохон үйл явдлууд таны одоо зан араншин болон шаардлагатай асуумжуудыг аваад цагийг нь тодорхойлж болдог. За өөрийн натал чартаа уншуулснаар өөрийнхөө талаар маш сонирхолтой зүйлсийг мэдэж авах болон таны амьдралд яг одоогийн нөхцөл байдалд юу тохиолдоод яагаад зүйлс болоод байсан бэ гэдгийг мэдэж авах боломжтой байдаг. Тийм болохоор та хэдгээрээ надтай холбогдоод өөрийн натал чарт буюу хувийн зурхай болон цагаа олгохыг хүсэх юм бол доорх линкүүдээр холбогдоорой. Дараагийн бичлэгийг цаг алдалгүй үзэхэд бол subscribe дарахаа мартаоцай. За түүнээс гадна бичлэгний манд доор эрэг сэтгэлээ үлдээдэг хүмүүстээ маш их баярлалаа. Та хэдийнхаа ачаар би ерөнхийдөө бол одоо контентоо илүү тогтмол хийхэд маань маш их тус болж байгаа. За хэрвээ та энийг сонсч байгаа бол доор та ямар ордны мандалд нар сартай вэ гэдгийг заавал бичиж үлдээгээрэй. Ингэснээрээ болохоор би ямархуу хүмүүс одоо миний бичлэгийг илүү их үздэг байна гэдгийг нь харж агаад ямархуу контент хэрэгтэй байх вэ гэдгийг хүртэл мэдхэд маш их хэрэг болдог шүү. Баярлалаа. За тэгээд 12 ордны зурхалуугаа орцгоё. Хоньны орд, хоньны мандалд нар сар. За хоньны ордныхны хувьд энэхүү шин сар маань өөрөө 12 дугаар гэр дээр нь буюу илүү юм дотгошоо чиглэсэн гэр дээр болж байна. Ингэснээрээ та хэд өөрөө өөртөө ангаах, эдгэх, амьдралаа эргцүүлэн өгнөх, өөрийгөө эргцүүлэн өгнөх. За ямар нэг байдлаар таны сэтгэл санаанд маш юм хүнд хэцүү байсан зүйлсийг эргцүүлэн бодох, за тэгснээрээ түүнийгээ тавьж явуулах боломжтой үе үүсэж байна. За бод маань өөрөө загсны ордон дээр мөн ухарж байрлаж байгаа учраас та ямар нэг байдлаар өмнөх одоо дурсамжууд, өмнө амьдралд нь тохиолдож байсан зүйлс, туршлагууд, за түүнээс гадна өмнө амьдралдаа тавьж байсан зорилгууд, хуучин харилцаа холбоо зэрэг эргэж бодох боломжтой байна. За тэгвэл инглигээ та амьдралдаа ухарж явж гин буюу одоо өнгөрсөндөө зуралтад салж чадахгүй байна гэсэн үг биш. Эсвэргээрээ таныг ямар нэг байдлаар өмнө ойлгож ухаарч чадахгүй байсан зүйлээ илүү одоо юм тодорхой ойлгож харж чадах боломжтой нөхцөл байдлыг үүсгэж байна. За ангараг гариг маань мөн загасны ордон дээр байрлаж байгаа учраас та хэд ямар нэг байдлаар сэтгэл зүй дотроо өөрийнхөө дотор ямар нэг зүйлийг эхлүүлэх, шийдэх илүү тийм хүчтэй зорилготой байх болов уу? Энэ нь болохоор ямар нэг байдлаар ямар нэг зүйлийг уучлах, ямар нэг зүйлийг тавьж явуулах болон өөрийнхөө талаар ямар нэг зүйлийг маш юм ойлгомжтой байдлаар харах
ухаарах зэрэг нь орж байгаа гэсэн үг юм аа. За үүнээс гадна бархасад гарагаас ерөнхийдөө бол маш эерэг таатай энерги орж ирж байгаа учраас амьдралдаа хэрэггүй зүйлсийг явуулснараа шинэ боломжууд, шинэ доотлын явдал, сайхан зүйлс болох таатай нөхцөлийг бүрдүүлж өгч байна. Үхрийн орд, үхрийн мандалд нар сар. За үхрийн ордныхны хувьд энэ шинэ сар та хэдийн 11-р гэр буюу найз нөхөд, нийгмийн хүрээлэл болон урт удаан хугацааны зорилго мөрөөдлийг илтгэх гэр дээр байрлаж байна. Ингэснээрээ та өөрийгөө хүрээлэлж буй хүмүүсээ эргэн дүгнэх. За тэгээд тэр хүмүүс болон өөрийнхөө хүрээлэлтэй ямар холбоотой байгаа гэдгийг эргцүүлж харах боломж үүсэж байна. За тэгснээрээ өвхрүүд маань өөрсдийнхөө урт удаан хугацаанд тавьсан байсан зорилгоодыг дахин эргэж хараад танд дүүцгүй мэт санагдаад өөрчлөх шаардлагатай болсон таны хэн байгаа гэдэгтээ таарахгүй болсон байгаа гэдэг байдлаар урт удаан хугацааны зорилготой эргэн дүгнэлт хийх шаардлага гарах болов уу? За бод гараг маань ерөнхийдөө ухарч байрлаж байгаа учраас таны хуучин амьдралд байсан хүмүүс болон найз нөхөд эргэн холбогдох боломжтой үе гарч ирж байна. За түүнээс гадна та хэдийд маш удаан хугацаагаар бараг сүүлийн 6-7 жил нөлөөсөн Uranus гараг маань болохоор бидний ирээдүйн чиглэлийн талаар ямар нэг байдлаар шинэлэг ухаарал тодорхойгүй шинэлэг ухаарал өгөх боломжтой байна. Энэ юу гэсэн үг гэх юм бол та өмнө нь өөрийн боломж гэж хараагүй байсан зүйлээ олж харж илрүүлэх боломжтой гэсэн үг юм аа. За тэгээд үүнээс гадна бархасад гараг маань өөрөө эерэг холбоос энэ шинэ сартаагаа үүсгэж байгаа учраас энэ үеүүдэд ярьсан зүйлстэй бусадтай өрнөөсөө харилцан яриад тань ерөнхийдөө бол танд маш чухал ийм эерэг нөлөөтэй байх болов уу. За зарим нөхрүүдийн хувьд ерөнхийдөө бол магтаал сайшаал сонсох үгүй бол таны урт удаан хугацаанд зорилгод ойртох боломж нөлөө үзүүлэхэд тийм зөвлөгөөнүүдийг сонсох боломжтой байна. Эхрийн орд, эхрийн мандалд нар сар. За эхрийн ордныхны хувьд энэхүү шинэ сар та хэдийн 10-р гэр дээр буюу та хэдийн карьер, зөв чиглэл, бусдын өмнө нийл байдаг амьдрал нэр хүндийг илэрхийлдэг гэр дээр байрласан байна. Ингэснээрээ та хэдэд ажил мэргэжлийн хувьд хаашаа чиглэж явж байгаагаа эргцүүлэн дүгнэх боломж олгож байна. За та хэд магадгүй ямар нэг байдлаар урт удаан хугацааны зорилго амбицаа эргцүүлэн бодлох шаардлага гарах болов уу? За бод гараг буюу та хэдийг удирддаг гараг маань энэхүү шинэ сар болж байгаа ордон дээр мөн давхар байрласан байгаа учраас та хэд хуучин ажлын саналыг нь аваагүй, ажил мэргэжил заагүй бол сонгоогүй байсан карьер зэрэгтэй эргцүүлэн дахин дүгнэлт хийх болов уу? За ангараг гараг маань мөн энэ шинэ сар болж байгаа загасны ордон дээр байрлаж байгаа тул та хэд ямар нэг байдлаар зүгээр л хийхэд амархан байгаа зүйл гэхээсээ илүү утга учиртай зүйлийг хийхийг эрмэлзэх боломжтой байна. За түүнээс гадна бархасад гадаас гарагаас эерэг нөлөөлөл энерги ирж байгаа учраас та хэд хин нэгнтэй өрнүүлж байгаа харилцан яриа хин нэгнээс сурсан зүйл зэргээс үүдэлтэйгээр танд ямар нэг байдлаар таныг зөв зам руу чиглүүлэх үгүй бол боломжууд нэгдэх боломжтой байна. За зарим эхрүүдийн хувьд гэх юм бол та хэд ямар нэг байдлаар өөрийнхөө үнэт зүйл амьдралдаа баримтлагдаг чухал зүйлстэй тань дүйсэн буюу танд илүү тохирохуйц ажил мэргэжлийн чиглэлийг өөрчлөх, солих тиймэрхүү санаа сэтлүүд төрөх боломжтой байна. Мэлхийн орд, мэлхийн мандалд нар сар. За мэлхийн орднуудынхны хувьд энэхүү загасны ордонд гарч байгаа шинэ сар нь та хэдийн 9-р гэр дээр буюу суралцах, амьдралыг үзэх үзэл болон хувийн өсөлтийг илэрхийлэх гэр дээр тохиолдож байна. За ингэснээрээ та хэд маань амьдралдаа ямар нэг шинэ зүйл рүү сорих, шинэ санаануудыг суралцах зэрэг ийм хүчтэй сэтэлтэй байх болов уу? За зарим мэлхийн хувьд гэх юм бол ямар нэг байдлаар боловсрал ахиулах, шинэ зүйл сурж эхлэх, ийш тийшээ аялах болон ямар нэг байдлаар сүнслэг эрэл хайгуул хийх боломжтой зүйлс хийх болов уу гэж харж байна. За бод гараг маань өөрөө энэхүү загасны ордон дээр ухарч байгаа учраас таны өмнө маш их ингэж сонирхдаг байсан санаа, сэдв үгүй бол зүйлээ та дахин эргэн олох. За тэгээд ямар нэг байдлаар тэрнийхээ талаар сурхаа байсан, судалгаа байсан бол дахин тэрнийхээ талаар сониучхан байдлаар хандах нөхцөл бүрдэх болов гэж бодож байна. За түүнээс гадна бархасад гараг маань өөрөө шулуун хөдөлгөөнд орсон байгаа учраас та бүхэнд маш сайхан эргээр нөлөөлж ийн гэж харж байна. Ингэснээрээ таны амьдралд эерэг
амьдралыг харах үзлийнхаа хувьд илүү өөдрөг болохоос гадна шинэ боломжууд ч гэсэн нээгдэх болно. Зарим элхийхний хувьд энэ үеэр та хэд ямар нэг байдлаар амьдралдаа хиймээр байгаа шинэ зүйлийг дахин зорин эрэлхийлэх болов уу гэж бодож байна. За тэгээд Юранус гариг нь нөхрийн ордноос нөлөөснөөрөө гинтийн огцон байдлаар ямар нэг шинэ амьдралыг харах үзэлтэй болох үгүй бол ямар нэг огцон байдлаар ямар нэг зүйл танд урам зориг өгөөд шинэ зүйлийг эхлүүлэхэд тань туслах болов уу? За ихэнх мэлхийхний хувьд гэх юм бол энэ ямар нэг байдлаар өөрийгөө хөгжүүлэх маш ийм сайхан таатай үе адал явдлаар дүүрэн амьдрал таныг угтаж байгаа мэт сайхан санагдах болов уу? Арслангийн орд, арслангийн мандалд нар сар. За арслангийн ордны хувьд энэхүү шинэ сар нь та хэдийн 8 дугаар гэр дээр болж байгаа буюу энэ нь дундын хөрөнгө мөнгө санхүү, сэтгэл зүйн гүн гүнзгий холбоо болон хувийн өөрчлөлт шинжилгээг илэрхийлэх гэр дээр байрласан байна. Ингэснээрээ та хэд ямар нэг байдлаар бусадтай хэн нэгэнтэй харилцахтаа байдаг сэтгэл зүйн гүн гүнзгий холбоо зэрэг зүйлсээ эргэн бодох болов гэж бодож байна. За тэгэхээр бут гариг маань энэхүү шинэ сар гарч байгаа ордон дээр маань давхар ухарч байгаа учраас та хэд өмнө нь гаргасан санхүүгийн сонголт шийдвэрүүд за дундын хэн нэгэнтэй хамт эдэлдэг үүрэг хариуцлага болон сэтгэл зүйн зүй тогтол зэрэг зүйлстэй илүү анхааран эргцүүлэн бодох болов уу? За ингэснээрээ ямар нэг байдлаар дарагдсан нуугдсан байсан зүйлсийг бас мөн олж илрүүлэх мэдэх боломжтой байна. За онгорог гариг маань мөн загасны ордон дээр байрлаж байгаа учраас та сэтгэл зүйн хувьд илүү өөртөө ихтгэлтэй зоригтой болсноороо ямар нэг байдлаар өмнө нь ярихгүй байсан зүйлсийнхаа талаар ярих боломжтой илүү зоригтой болж өгнө гэсэн үг. За энэ ямар зүйлсийн сэдвийн хүрээнд байх вэ гэх юм бол дундын хөрөнгө мөнгө санхүү, за тэгээд магадгүй хостойгоо тодорхой хэмжээгээр тавьдаг хил хязгаар, за түүнээс гадна сэтгэл зүйн үннээ хэлэх, илчлэх боломжтой байна. За тэгэхээр энэ үннээ илчлэн гэхлээр ямар нэг юм хэцүү нууц байсан ч гэсэн Бархасад гаригийн эрэг нөлөөгөөр ерөнхийдөө бол танд хувийн өсөлт авчрах боломжтой буюу ямар нэг байдлаар эцэст нь таатай үр нөлөө үзүүлнэ. Тэгээ зарим арслангийн ордныхны хувьд эргэн тойрны хүмүүсээс нь дэмжлэг ирэх боломжтой бөгөөд за ямар нэг байдлаар хөрөнгө мөнгө зээл үгүй бол хөрөнгө оруулах, бусадтай хамтран ажиллах болон хэн нэгэнтэй хамт ямар нэгэн зүйл эхлүүлэхэд таатай нөхцөл байдал бүртгэнэ. За Юранус гаригийн бас эрэг нөлөөллөөр өмнө надармаатай мэт санагддаг байсан асуудал ямар нэг байдлаар онц өөрмөц үгүй бол огцон байдлаар шийдэл олдох боломжтой байна. Охины ордны мандалд нар сар. За охины ордныхны хувьд энэхүү шинэ сар нь та хэдийн 7 дугаар гэр буюу хосын харилцаа хайрдуул болон хэн нэгэнтэй нэг нэгээрээ хоорондоо харилцааг илэрхийлэх гэр дээр байрласан байна. Ингэснээрээ охины ордныхан маань өөрсдөө хосын харилцаанд ерөнхийдөө бол тулгараад байдаг зүйлсийг эргэн дахин эргцүүлэн бодох боломжтой үе бүрдэж байна. За буд гариг буюу та хэдийг удирддаг гариг маань давхар 7 дугаар гэр дээр нь ухрах хөдөлгөөнтэй байгаа учраас та хэдийн хуучин харилцаагаа тасалсан байсан хосууд эргэн буцаж ирэх, тантай холбогдох гэж оролдох. За түүнээс гадна байгаа хосын харилцаанд ямар нэг байдлаар шийдэгдээгүй байгаа ярихаас зайлсхийж исэн зүйлсээ дахин ярих боломжтой болж өгч байна. Энэ ямар нэг байдлаараа сөрөг байдлаар илэрнэ гэсэн үг биш. Ихэвчлэн эсэргээрээ илүү сайн гүн ойлголцоход тусалж өгөх болно. За онгорог гаригийн загасны ордон дээр байгаа учраас энэ нь болохоор сэтгэл зүйн хувьд ийм илүү гүн гүнзгий нөхцөл байдлыг даамжруулж ихсгэж өгч байгаа учраас харилцан яриа нь ерөнхийдөө хэвийн үеийнхээс илүү шулуун шударга нууж хаах зүйлгүй ил тод байх болно. За тэгээд Бархасад гаригийн эрэг нөлөөтэйгээр холбоотой. Энэ нь болохоор та хоёр ингэж ярьснараа эсэргээрээ харилцааг нь муутгах гэхээсээ илүү баттгаж өгөх болно. За зарим охины ордныхны хувьд болохоор энэхүү шинэ сар нь болохоор таны байгаа хосын харилцааны зүй тогтолд эсэргээрээ ийм илүү гүн гүнзгий бие бинийгээ ойлгох боломжтой нөхцөл байдлыг авчирна. Харин дахиад Юранус гаригийн нөлөөгөөр та ерөнхийдөө бол хосын харилцаанд юу хэрэгтэй байсан гэдгээ гинэд ухаарах, анзаарах боломжтой болно. Жинлүүрийн орд, жинлүүрийн мандалд нар сар.
За жинлүүрийн орныхны хувьд энэхүү шин саран та хэдийн 6 дугаар гэр дээр буюу ажлын орчин нөхцөл, эрүүл мэнд болон өдөр тутмын амьдралын бүтэц дадал зуршлыг илэрхийлдэг гэр дээр байрласан байх нь ингэснээрээ та хэд өдөр тутамдаа энерги юунд зарцуулдаг, за юунд цагаа илүү зарцуулж байна гэдгээ эргцүүлэн дүгнэх иймэрхүү цаг хугацаа ирж байна. За зарим жинлүүрийн ордныхны ерөнхийдөө бол ямар нэг байдлаар өөрийнх нь одоо амьдралд нь байгаа дадсан зуршилсан зүйлс нь таны амьдралд ерөнхийдөө бол илүү сайнаар нөлөөлөх гэхээс илүү муугаар нөлөөлөд байгаа гэдгийг анзаарч магадгүй. За бод гаригийн ухралт нь та хэдэд ямар нэг байдлаар нөлөөлөхдөө одоо ажиллаж байгаа ажлын орчин нөхцөл тэргийг эргэн дүгнж харан за тэгээд ямар нэг байдлаар хуваарьтаа өөрчлөлт оруулан илүү эмх зэгстэй болгох өдөр тутамдаа юуг илүү чухалчилдаг зэрэг дээр анхаарад зөв зөвшрөл одоо голдролтод нь оруулах боломжийг үүсгэж байна. За ангараг гараг нь ерөнхийдөө бол одоо бүх зүйлийг танд илүү сайжруулах эрч хүчийг өгөх болно. Ингэснээрээ зарим жинлүүрийн ордныхон ерөнхийдөө бол өөрсдийн ажлын орчин, за эрүүл мэндийн дадал зуршил болон өдөр тутмын хуваарьтаа ямар нэг байдлаар өөрчлөлт оруулж бүх зүйлийг илүү өөртөө таатай сайхан болгох гэж оролдох болно. За тэгээ бархасад гаргийн нөлөөгөөр энэ нь одоо жижиг өөрчлөлтүүд оруулсан байсан ч гэсэн урт удаан хугацаанд маш ийм одоо нөлөө бүхий том өөрчлөлт гаргах боломжтой. За Uranus гараг нь болохоор та хэдий хэрхэн илүү одоо ажиллахдаа үр дүнтэй байх болон хэрхэн одоо ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хадгалах тэнцвэртэй амьдралын эмнэлгийг авч явах зэрэгтэй холбоотойгоор содон одоо санаа шийдлүүдийг олгож өгөх болно. Хилэнцэн орд, хилэнцэн мандалд нар сар. За хилэнцэн ордныхны хувьд энэхүү загасны ордонд болж буй шин сар нь та хэдийн амьдралын хамгийн аз жаргалтай баяр баясгалыг илэрхийлдэг 5 дугаар гэр дээр нь болж байгаа гэсэн үг байна. За 5 дугаар гэр маань өөрөө бүтээлч байдал, романс, таны хобби болон өөрийгөө илэрхийлэмжийг илэрхийлдэг. За ингэснээрээ та хэд өөртөө одоо төсөөлөл болон ямар нэг байдлаар уран бүтээлчд байх юм бол урлагийн онгод нь орох боломжтой. Гэхүүдээ тиймэрхүү үеийг илэрхийлж байна. За зарим хилэнцэн ордныхан маань өөртөө ямар нэг байдлаар бүтээлч зүйл хийж эхлэх, за үгүй бол өмнө нь ямар нэг байдлаар хийж байгаад болчихсон хоббигоо үргэлжлүүлэх, үгүй бол дахин одоо оролдох тиймэрхүү зүйл хийх хүсэх болов уу? За бод гараг нь муу ухарж байрлаж байгаа учраас хуучин хийх дуртай байсан зүйлээ дахин эргэн оролдох боломжтой. Энэ нь болохоор ямар нэг байдлаар хобби, бүтээлч одоо сонирхол, үгүй бол ямар нэг байдлаар хуучин одоо романтик харилцаа үүсгэж байсан хин нэгэн хүртэл амьдралд нь орж ирэх боломжтой гэсэн үг. За ангараг гарагийн загасны ордон дээр байрлаж байгаа учраас та хэд өөртөө илүү одоо бодит байгаагаар нь айлгүй одоо юм зугаатай байдлаар илэрхийлэх сэтгэл зүйн одоо юм урам зориг өгж байна. За бархасад гаргийн нөлөөгөөр та хэдий өөртөө итгэх итгэл болон амьдралыг үзэх өөдрөг байдал илүү ихсэж өгөх болно. Зарим хилэнцүүдийн хувьд энэ нь болохоор өөрийн бүтээлч байдлыг бусадтай хуваалцах, илэрхийлэх, за түүнээс гадна хостойч бай, хосгүйч бай, романтик зүйлсийг одоо хийж үзэх, мэдрэх. За түүнээс гадна ерөнхийдөө бол өөрт тань үнэхээр маш их ад жаргал одоо авчирдаг тэр зүйлсээ дахин эргэж харан тэр зүйлсээ хийх боломжтой болгож байна. За Uranus гараг нь болохоор танд одоо төсөөлөөгүй байдлаар урам зориг өгөх болон одоо таныг баясгах шин санаанууд өгнө. Нумын орд, нумын мандалд нар сар. За нумын ордныхны хувьд энэхүү загасны шин сар нь та хэдийн 4-р гэр дээр буюу гэр орон, гэр бүлийн гишүүд, за сэтгэл зүйн амар амгалан суур зэрэг илэрхийлдэг гэр дээр тань болж байгаа гэсэн үг байна. Ингэснээрээ та хэд юунд одоо айгүй тийм амар амгалан тайван аюулгүй мэдрэмжийг авдаг вэ? Болон гэр бүлийн нөхцөл байдал гишүүдийн одоо зүйлсийг эргцүүлэн бодох болно. За ингэснээрээ зарим нумын ордныхан маань гэр бүлийн гишүүдтэйгээ дахин эргэн холбогдох, за үгүй бол хуучин амьдралынхаа зүйлсийг эргэн дурсах, за үгүй бол одоо амьдарч байгаа орчиндөө өөрчлөлт оруулах хэсэг талаараа бодож эхлэх болно. За бод гараг нь ухран загасны ордон дээр буюу энэ шин сар гарч буй ордон дээр давхар байрлаж байгаа учраас та ерөөдөө бол гэр бүлийн гишүүдтэйгээ эргэн холбогдож, за өмнө амьдардаг байсан одоо нөхцөл зэргийг эргцүүлэн дүгнэх ярих боломжтой болох болов гэж бодож байна. За түүнээс гадна та ямар нэг байдлаар өөрөө нүүх, үгүй бол гэрээ дахин чимэглэх, үгүй бол гэр орноо илүү тав тухтай болгох үз юу хийж чадхаар байна вэ гэдгээ харах байх. За ангараг гараг маань загасны ордонд буюу энэ шин сар гарч байгаа
гариг дээр дахиж нөлөөснөөрөө та сэтгэл зүйн хувьд илүү бэлэн болоод тэгээд одоо гэр бүлийнхэнтэйгээ ямар нэг байдлаар яриаггүй байсан зүйлээ одоо зөвхөн ярих боломжтой нөхцөлийг бүрдүүлж байна. За түүнээс гадна Мархасад гараг маань та хэдэд эерэг байдлаар нөлөөснөөрөө гэр бүлийн байдлаас одоо туслалцаа дэмжлэг эрэг сэтгэл зүйн хувьд өөрийгөө ангаах. За түүнээс гадна гэр орны одоо нөхцөл байдал дээр ирээдүйдээ илүү ийм доктортой суур үндсийг бүтээх боломжтой олгож өгж байна. За Uranus гараг нь болохоор юу таныг илүү гэртэй байгаа мэт аюулгүй мэдрэмжүүд өгдөг вэ гэдэгтэй холбоотойгоор огцом гинтийн одоо ухаарлуудыг танд өгөх болов уу гэж бодож байна. Материйн орд, материйн мандалт, нар сар. За материйн ордныхны хувьд энэхүү загасны ордонд гарч буй шинэ саран таадын 3 дугаар гэр дээр буюу харилцаа холбоо, шинэ зүйлийг сурах болон шинэ санаануудыг илтгэдэг гэр дээр байрласан байна. Ингэснээрээ та хэд илүү юм бүтээлч байдлаар бүх зүйлийг одоо төсөөлөх, за түүнээс гадна бүтээл сэтгэлгээ хөгжих боломжтой үе ирж байна. Ингэснээрээ та хэд ямар нэг байдлаар одоо сүүлийн хэдэн тодорхой хэмжээний хугацаанд өөрийнхөө одоо бусад хэлээгүй байсан, чимээгүй хүн одоо боловсруулж бодож исэн санаануудаа одоо хэлмээр санагдах болов уу гэж бодож байна. За буд гараг маань мөн энэхүү шин сар гарч байгаа загасны одоо ордон дээр ухарж байрлаж байгаа учраас та өмнө хин нэгнтэй ярьсан яриа дуусгаагүй байсан ажил за үгүй бол ямар нэг байдлаар үлдээсэн санаануудаа дахин эргэн харж ажил хэрэгтээ ашиглах боломжтой болох болов уу. За тэгээ ангарах гараг маань загасны ордон дээр байгаа учраас та ямар нэг байдлаар хэлэхгүй байсан дарж исэн зүйлээ одоо хэлэх үгүй бол бусадтай ямар нэг чухал санаагаа хуваалцах тийм одоо эрч хүч энергийг танд өгж байна. За энэ нь болохоор ямар нэг зөв байдлаар юм бичих, багшлах, өөрийнхөө санааг бусдад танилцуулах болон үгүй бол хин нэгэнтэй маш юм чухал утга учиртай харилцан яриаг өрнүүлэх зэргээр илэрч болно. За Бархасад гараг маань өөрөө таны хин нэгэнтэй ярьсан яриа танд шинэ холбоо сүлбээ болон боломжуудыг нээж өгөх боломжтойг илэрхийлж байна. За үүнээс гадна Uranus гараг нь болохоор таны ямар нэг байсан асуудалд шинэлэг санаагүй бол бүтээлч одоо гинтийн огцом шийдлийг олж өгөх болов уу гэж бодож байна. Хумхын орд, хумхын мандалт, нар сар. За хумхын ордныхны хувьд энэхүү шин саран та хэдийн хөрөнгө мөнгө санхүү за үнэт зүйлс болон хувийн одоо чухал гэж авч үздэг танд чухал байдаг зүйлсийг илэрхийлсэн гэр дээр байрласан байна. Ингэснээрээ та ерөнхийдөө бол танд яг юу маш чухал юм бэ гэдгийг эргцүүлэнд өгнөх боломжтой үе ирж байна. За буд гараг маань бас тань та хэдийн 2 дугаар гэр дээр энэхүү шин сартай ойролцоо нэг ордон дээр байрлаж байгаа учраас та хэд санхүүгийн төлөвлөгөө гаргах, бусад танд өмнө одоо өнгөрсөнд олдож байсан боломжуудыг эргэн дүгнэх дахин одоо боломжтой хэсгийг нь нягтлж харах. За түүнээс гадна орлогын их үүсвэр дахин одоо дүгнэх болон хэрхэн одоо орлогоо нэмэгдүүлэх боломжтой энэ зэрэг талаар анхаарч бодох болов. За ангарах гарагийн загасны ордон дээр энэхүү шин сартай холбоотой байрлаж байгаа учраас та илүү санхүүгийн одоо доктортой байдлыг үүсгэх гэж түүнээс гадна одоо утга учиртай зүйл хийхийн төлөө зорих болно. За Бархасад гараг нь ерөнхийдөө бол та хэдэд эерэг нөлөөллөө үзүүлэн та ямар нэг байдлаар бусадтай харилцах одоо ямар нэг шинэ зүйлийг сурах болон шинэ холбоо үүсгэснээрээ эдгээр нь танд өсөлт хөгжилтийг авчирна. За түүнээс гадна Uranus гараг нь та хэдэд ямар нэг байдлаар өөрийн ур чадварыг илүү одоо өргөмж байдлаар ашиглах тиймэрхүү энергийг авчирч байна. Загасны орд, загасны мандалт, нар сар. За загасны ордныхны хувьд энэхүү шин сарн та хэдийн ордон дээр болж байгаа учраас маш чухал нөлөөг авчирч байна. Энэ нь болохоор таны хувийн шинэ одоо амьдралын мөчлөгийг илэрхийлж байгаа. За энэ нь болохоор таны ордны 28 хэмдээр болж байгаа учраас ерөнхийдөө бол маш ийм хүчтэй төгсгөл болон одоо шинжлэлийн энергийг авчирч байгаа учраас та ерөнхийдөө бол сүүлийн одоо бүтэн жилийн амьдралаа өөрөө эргцүүлэн хараад хэр их өөрчлөгдсөн болон хэр их өсөж хөгжснөө анзаарах болов. За буд гараг нь ерөнхийдөө та хэдийн ордон дээр ухарч байгаа учраас та хэд өөрсдийнхөө ирээдүйн амьдралын чиглэл өмнө гаргаж байсан сонголтууд болон өөрийнхөө хувийн одоо хэн болж байгаа вэ
Хувь хүний зан чанараа аш төлөв зэрэгтэйгээ холбоотойгоор дүгнэлтүүдийг хийх боломжтой. За ангараг гараг нь мөн загасны ордон дээр байрлаж байгаа учраас та хэд өөрөө өөрсдөө илүү утга учиртай зүйл хийх, урагшлах тийм ихтгэл найдвар болон эрч хүчээг өгж байна. За бархасад гараг нь ерөнхийдөө бас эерэг нөлөөлөлтөй холбоостой байгаа учраас та ерөнхийдөө амьдралд хандахдаа илүү өөдрөг өөртөө итгэлтэй байх болно. За түүнээс гадна мэдээж загасны ордны хам маань амьдралынхаа шинэ бүлэг, дараагийн бүлгийг эхлүүлж байгаа ахна. За Uranus гараг нь мөн эерэг холбоо үүсгэснээрээ та өөрийнхөө потенциал болон одоо дараагийнхаа амьдралын алхмыг авах чиглэлийг олох зэрэгтэй холбоотойгоор ямар нэг юм гинтийн сайхан таатай шийдвэрүүд гаргах боломжтой болов уу?